Одоо ингээл үнэхээр доохотоо болохоор ингэж яахгүй юу? Манай Эрдэнэ ганцаараа хариуцахгүй. Тэр өмнө одоо юу хийжсэн, яаж хийсэн? Ингээ юм ярих ярихгүй юм даа нар. Эрхийнхаа дагуу ард түмний дагуу асууж шít. Тэ? Би бүрэн эрхийнхаа хүрээнд лүгээ ярьж байна. Эхнийхээ ямиг тодорхой болгоё, дараагийнхаа хуулийг дараа нь ярив. Энэ ард түмэндээ энэ юм ойлгомжтой болго. Өөрийнхөө мөнгийг өөрөө мэдэх хэрэгтэй юм чинь. Би ч гэсэн мэдэх хэрэгтэй. Тэр хайцсан тэр мөнгө. Тэр буруутай нөхдүүд нь хариуцлах тооцъё. Тэр нам нь одоо байж л байгаа шүү дээ. Тэр мөнгийг тараасан. Ганбат шүү хэлцэж байгаа асуудал руугаа оръё. Ер нь хариуцлага ярих юм бол өөрөө бас 3 жил төсөв батлагтай тэтгэврийн санд мөнгө өгөх саналыг дэмжээгүй шүү дээ. Энэ 76-гийн бүгдээрээ олонх нь дэмжээгүй. Жил болгон Эрдэнэ сайд мөнгө гуйдаг. Энэ 76-гийн олонх нь өгдөг байхгүй юу? Эрдэнэ сайдын өмнө байсан хэдэн сайд байдгийг 10 сайд аруулаад тэтгэврийн дансаа мөнгөжүүлэх гэж ярьдаг. Харин би өөрөө чинь зөв юм руу оруулж байна. Өөрөө хадуураад байна. Дараагаа за миний эхний хэлж байгаа үг эхлээд оршил дараа нь өрнөл тэгээ төгсгөл хамгийн сүүлд холбогдсон шүү дээ. Тэрийг тэгээд хараж байгаа та яаж мэдэж өрч тэгээд байна. Энийг болоорой зүгээр. Би өөрийнхөө эрхийн хэмжээнд л ярьж байна. Би 5 минутанд ярьж байгаа хамгийн сүүлийн 2 секундэд холбоод ийм утга агуулгатай юмаа гэж хэлж болно тий. Тэрийг одоо миний хамгийн сүүлийн 2 үгийг мэдэхгүй байж та тэгээд тэнд комент хийгээл цензурдаал ямар үнэн сонины галбалт биш. Тэгж болохгүй та. За юу тий. За тэгээд үнэхээр манай иргэд маань өөрсдөө хуримтлал хийж чаддаггүй сүржин нэртэй энэ даржин сангуудаа болмоор байна. Одоо энэ учир начрыг олмоор байна. Ард түмэндээ ойлгомжтой болгомоор байна. Тэр одоо өчнөө олон жил манай Хөрлбаатар гишүүн чи юу вэ тэр магистр загистр хамаг юм төгсөөд ирээ үстэй. Та хүртэл очрыг олохгүй шүү дээ. Тэгэхээр ард түмэн яаж ойлгох юм? Ер нь юмнуудаа жоох ойлгомжтой болго. Энэ ойлгомжгүй миний цаанчил одоо хамаг муу муухай юм явдаг байхгүй юу? Тий. Тийм үү. Тэгээ яагаад бодлоо ойлгохгүй юм шиг маяглаад байгаа. Тийм үү. За болио байлаа байгаа юм шиг та.